За чин бүрэн сайдаас бас асууя. Энэ нэг танаас салбарт ер нь энэ төрөвийн хвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа юу? Ер нь одоо гадны өндөр хөгжилтэй орнууд ч бас эмнэлэг энэ үйлчлэг хөрөнгөнд дандаа л хувийн өмч бас байх шиг байгаа юм. Тэгтээгийн зэрэг ер нь одоо энэ ирээдүйд хийгдэх том хэрэгцээ шаардлагатай энэ төвүүд, энэ барилга байгууламж, хөрөнгө оруулалтын асуудлыг ер нь хувийн хвшилтэйгээ хамтраад хувийн хвшлийн сан санаачлагыг дэмжиж явах уу? Энэ талаар ер нь ямар ажил яригдж байгаа вэ? Тэгээд эдийн засаг хөгжлийн яам бол ингээд нэг хуулийн өөрчлөлтөө одоо сая төсөв дагуулж оруулж ирсэн хийчихээр л бүх юм болчих юм шиг юм яриад байгаа юм. Наад хууль чи 24 оны 1 сарын 1-нд хэрэгжиж эхэлснээс хойш нэг ч амжилттай хэрэгжсэн төсөл байхгүй байгаа шүү дээ. Тэгээ ийм хууль гаргачаад энийг одоо энд нэг хэрэгжээд эхлүүд болох байх, нэг жоохон өөрчлөлт хийчихвэл болох байх гэж бас л харагдахгүй л байгаа да. Тэгэхээр ер нь их л том бодлогын дөрвтэй өөрчлөлт хийж жоохон хувийн хвшилтэд итгэх хэрэгтэй байх л гэж бодож байна. За хариултыг чин бүрэн сайд микрофон 3. За ер нь зөв шүү. Энэ либералчлах аль болохоор одоо төрөөс хамааралтай биш байдлаар тусламж үйлчлэгийг хүргэдэг байх бол бодлого эрүүл мэндийн яамны бас нэг том бодлогын зорилго. Жишээлбэл 20 оны 8 сард хийсэн эрүүл мэндийн даатгалын цогц шинжилгэлийн хүрээнд ер нь гол үзэл санаа нь бол улс болон хувийн эмнэлгийн ялгааг арилгах том зорилго хийсэн шүү дээ. Санхүүжилт нь улс хувийн эмнэлэгт хуучин бол 80-20 харьцаатай. Жишээлбэл улсын эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлсэн бол 80% санхүүжилтийг даатгалаас өгөөд хувийн эмнэлэг үзүүлсэн бол 20% өгдөг байсныг болоод ямар нэгэн ялгаагүй болгож өгсөн. Энэ бол ерөөсөө том шинжилэл байсан. Харамсалтай нь бид энэ даатгалын тогтолцоо манд санхүүжилтаа төлөвлөлт өртөгийн жинг бодиттой тооцож чадахгүй байгаа учраас гүйцэтгэлээр авсан санхүүжилт нь тухайн одоо байгууллагын оршин тогтнох эсвэл хөрөнгө оруулсан хөрөнгөө нөхөх боломжийг олгох чадахгүй байна. Тийм учраас бид энэ 26 онд хэрэгжүүлж байгаа энэ даатгалын тогтолцооны цогц реформ бол энэ одоо өртгийн жинг зөв тооцдог болох дээр гүйцэтгэж хариулъя микрофон 3. Гүйцэтгэлээр авсан санхүүжилт нь одоо тоног төхөөрөмж, салин пүнлүү дээрээс нь одоо хөрөнгө оруулалтад нөхөх ийм хэмжээнд болгох энэ том алхмыг хийх зорж байгаа. Ер нь бол цаашдаа энэ чиглэлээр явна шүү. Ер нь эрүүл мэндийн салбар бол заавал одоо төрийн эмнэлгүүд гээл одоо баахан төвлөрсөн баахан одоо ийм буруу тогтолцоог бид дэмжих бишээ. Илүү либералчлах нь болж чухлаа. Гэхдээ энийга юун дээр либералчлах аль төвшөнд жишээлх юм бол аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн төвшингээс доошоо хэмжээнд бол бид либералчлахад ерөөс болохгүй юм байна. Улсын том үндэсний төвүүд дээр бол асар их хөрөнгө оруулалт ордог. Жишээлбэл одоо эмчилгээ цорын ганц одоо Монгол улсад байдаг. Жишээлбэл туяа эмчилгээг л аваад үз. Санхүүжилт нь нэг машин ихэд 3 сая доллароос дээш үнэтэй өртөгтэй. За ингээд сервис нь асар их зардалтай. Энийг хувийн хвшлийнх нь аваа явхад өртөг зардлаа нөхөх боломж нь одоогоор хангагдаж чадаагүй байгаа учраас төр дэмжихээс өөр аргагүй ийм одоо бодлогод явж байна. Айжмдаа энэ бол өртгийн